сум тундын анги гэх ганцхан ангитай. Энэ анги маань одоо сум тундын гэдэг утгаараа аймгийн хэмжээний одоо асуудал дээр гол чигүүргээ хэрэгжүүлж ажиллах ийм анги байгаа. 2013 онд анх байгуулагдсан. Энэс өмнөх энэ асуудал бол байгаль орчны газар буюу манай байгууллага одоо чигүүрх хөрөнд хэрэгжүүлээд ажиллаж байсан. 5.2 газрын үржүүлгийн газрыг бас 2008 онд энэ манай байгаль орчны газар анх байгуулж байсан байдаг юм байна. Тэгээ явцын донд нөө төрийн байгууллага одоо дэргэдээ ийм үйл ажиллагааны ашиг орлого олох зүйл байж болохгүй гэдэг үднээс анга тустай байгуулад шинээр ингээд явж байгаа. Тухайн үед ойн газраас ойн ангийг болохоор нэг 6 орон тоотой байгуулах боломжтой гэсэн тийм жишг нөгөө нормтой гэх юм уу төсөл гарч ирсэн байсан. Тэгээд манай юм бол 4-өөр батлагдаад зарим нь хавсарсан орондоо гор жишээ нэгтлэн гэхэд манай байгууллага нэгтлэн нөгөө 50% хариуцаа авсраа явж байгаа. Жолоочийн үнцэн орондоо байхгүй гэдэг. Анги ч одоо нэг дарга ахлах мэрэгчлэлтний нэг бичиг хэрэг Ярав гэсэн үндсэн 4 орон тоотой юм. Тэгээд одоо модоржуулгийн газар дээр ойн зурусаа бол гэрээт ажилчдаар хамгаалуулах ийм ажил зохион байгуулж байгаа. Говийн бусын хөрсөнд дасан зохицсон суулгацаар одоо энэ аймгийнхаа сумдуудыг хангая гэдэг анх зорилт төвшүүлээд байгуулсан. Тэгээд тухайн үед одоо манай үржүүлгийн газар дээр гарч исэн тарьс суулгацны өнөөдрийг хүртэл одоо тэр үндэ бариад одоо өсгөөгүй явж байгаа бодлого нь ажилчдын цалин хөлстэй энэ асуудлын тодорхой хэмжээнд орон нутгаас нэг шийдэж өгөөд байгаа учраас ингэ яваад болж байгаа. Австар яг өөрсдийн биеийг даалгачих юм бол эдгээр чинь нөгөө одоо юмны бүхэл юмны өсөж штэ тог захиргаа усны зардал гэдэг. Тэгэхээр нэмэгдэх баг. Тэгэхгүй тул бид нар орон нутгаас аймагаас одоо төсвийн шийдэж өгөөд тэр үе байгуулагдсан үнээрээ өнөөдрийг хүртэл одоо жишээ нэг хайлаас 2000 төгрөгийн үнэтэй. Тэгээ 2000-аас 2500 төгрөгийн үнэтэй л жимсний мод нь нэг 6000 хүртэл төгрөгийн үнэтэй тэгж гарч байгаа. Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн орлого 5 төрлийн орлого төвлөрдөг. Тэгээ газар, ус, ой, амьтан, ургамал гэдэг. Манай аймагт бол 3 төрлийн орлого л орж байгаа. Усны төлбөрийн орлого үйлдвэрлэлийн зорилтоор ашигласан усны төлбөрийн орлого бол аймагт төвлөрөөд аймагаас иргэдийн хурлаараа одоо яг нөгөө журмын дагуу усанд нь зориултын дагуу зарцуулах ажлаа төлөвлөөд батлуулаад зарцуулж байгаа. Газрын төлбөр, амьтны төлбөрийн орлого тухайн сумдтаа ордог. Тэгээ бид нар одоо газрын төлбөрийн орлогоос нэг газрыг нөхөн сэргээх гэх юм уу тэр утгаараа сумдуудаа нэг мэржил арга зүйр хангаад одоо нөхөн сэргээлтийн тармилжуулах ажлуудаа энэ хийх боломжтой гэдэг утгаар. Яг ойн орлого гэхээр манайс нөгөө ойгоос ордог орлого гэж байхгүй учраас тэр жоохон бэрхшээлт. Мэргэжлийн байгууллагуудаа ойн мэргэжлийн байгууллагын удирдаа явах нь зөв гэж бодож байгаа. Тэгээ ерөнхийлөгчийн бодлого засгийн газрын бодлогосон тэрбум модны хүрээнд бол энэ өнөөдрийн нөхцөл байдалтай би бол тохиромжтой гэж харж байгаа. Хангаан бүс, говийн бүстэй тал хэрийн бүс гэдэг ингээд бүсүүдтэй таарсан бүхэл бүст одоо мод тари ойжуулъя гэж байгаа бол лабораторийг бий болгоо. Тэр чинь маань говийн бүс яг энэ туршилт судалгааны лабораторийг бий болгоод өгөөч тий. Говийн бүс туршилт судалгааны лабораторийг бий болгоод энэ дээрээсээ одоо тарьс суулгаас тэр үр үрсэлгээгээ ямар чигсэлтэй ямар температурд яаж хадгалвал энэ дараа жил одоо яг үрсэлгээнд гараад суулгахад амьдрах чадвар нь илүү байхын гэдгээ туршаад амжилттай болгочих юм бол энэ хурд ундсчи багтаа газар орж юмд хангаа босч урах боломж нь илүү гэсэн. Магадгүй 2056 онд энэ говийн бүс ногоон ойн бүс болсон байхыг үгүйсэхгүй байхгүй. Тийм учраас энэ бүсийн лаборатори гэдэг юм тэр тусмаа энэ говийн бүсд бол маш чухал ач холбогдолтой яваад байгаа.